Монгол улсын ерөнхийлөгчийн одоо ивэл төр зохион байгуулагддаг алдар тэхийн одонтой ээжүүдийн хүндэтгэлийн арга хэмжээг одоо энэ жил бас яг ингээд зохион байгуулж байгаа ерөнхийлөгчийн ивент дор. Тэгээ энэ жилийн одоо хүндэтгэлийн арга хэмжээ юугаараа одоо онцлогтой болж байгаа юм бэ гэхээр мэдээж Монгол улсын засгийн газраас гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг нэмэлтэн зохион байгуулсан тийм. Одоо гэр бүлийн яамтай анхудаа болсон гэсэн үг Монгол улсын засгийн газар. За тийм учраас бол гэр бүлийн яамны одоо гол зорилго бол мэдээж Монгол улс хүн амын өсөх бодлого. Тэр зам Монгол гэр бүлийг одоо дэмжих бодлого төрийн бодлогын төвд байх ёстой гэдэг үүднээс бол энэ яамыг нэмэлтэн зохион байгуулсан байна. За тэгэхээр мэдээж одонтой эхчүүдийн хувьд бол одоо хүн амын өсөхөд бол маш чухал хувь нэмэр оруулдаг тийм ээ. За тэгээд одоо Монгол улсын ерөнхийлөгч бас тодорхой зарлиг гаргаж, тодорхой сан санаач гаргаж одонтой эхчүүдийн 1-р одон, 2-р одонгийн мөнгө 2 дахин нэмж тийм ээ. Одоо 200 мянга, 400 мянга болгосон. 25-ны 1 сарын 1-ээс энэ хэрэгж эхэлж байна. За одоо бид нар бас удахгүй Монгол улсын их хурлд гэр бүлийн дэмжих тухай хууль, гэр бүлийн тухай хуулийг бид нар өргөн барихаар одоо бэлтэж байна. Анх удаа орон сууц авч байгаа тийм ээ. За мөн одоо олон хүүхэдтэй одоо гэр бүл орон сууцаа томруулах гэж байгаа. Орон сууц авахд одоо урсгалын төлбөрөнд нь өрөхгүй байгаа тийм ээ. Ийм гэр бүлүүдийг онцгой анхаарч энэ зорилттой бүлгүүдээр бид нар ипотекийн орон сууцны бодлогыг явуулах нэгдүгээр бодлого байна. За хоёрдугаар асуудал бол энэ цалинтай ээжийн асуудлууд ярьдаг. Одонтой ээжүүдийн мөнгүүд ярьдаг тийм. Хүүхдийн мөнгөний асуудал ярьдаг. Тэгэхээр энэ бол ингээ халамж мөн үү? Эсвэл хүн амаа өсөх бодлого гэдэг дээр одоо бид нар тодорхой төрийн бодлого тодорхой болох хэрэгтэй байна. Магадгүй одоо энэ цалинтай ээж гэдэг хөтөлбөрийг 0-оос 3 наснд нь биш тийм ээ. Яг одоо 0-оос 6 сард нь эд няраа үед нь одоо гэр бүлийн хэрэгцээ одоо хүүхдээ өсгөх төр шаардлагад нь нийцсэн тодорхой мөнгөн урамшууллын хэмжээг одоо нэмэгч байт юм уу те. За хүүхдийн тооноос шалтгаалж хүн амын орлогын албан дотроос одоо чөлөөлөгч байт юм уу те. Гэх мэтлэнгээр одон улсад байдаг одоо гэр бүлийг дэмжих одоо гэр бүлийн тогтоос суурьтай амьдрахад дэмжих одоо ийм бодлогуудыг хэрэгжүүлэх гэж бодож байна.